Тамгуу төр жүжигийн 100 дахь удаагийн тоглолтын иргэн тойронд та бүхэнтэй манай уран бүтээлчид энэ уран бүтээлийг бий болгохын тулд ажилласан маш олон хүмүүсийн сонирхолтой гэдэг амттай яриа та бүхэнд хүрж байгаа. Яг одоо бид Усан дараам Эрдэнэ театрынхаа үзэгчдийн танхимд энэ Тамгуу төр гэдэг жүжигийг Монголын ард түмнийг үзэх тэр боломжийг бидэнд олгосон. Энэ уран бүтээлийг тойрох, энэ уран бүтээлд оролцох маш олон залуус уран бүтээлчдийн тэр хүсэл тэмүүллийн ноёр үлээсэн нэгэн эрхэм хүний хүүтэнд бид нар уулзах чинь. Мэдээж та бүхэн хэний тухай ярьж байгаа, хэнийг онцолж байна гэж та бүхэн анзаарч байгаа. Тамгуу төр жүжигийн маань зохиолч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шиг ардын уран зохиолч Бовгийн лав сургуулийн маань том хүү зураач Саранхүү ахтайгаа яг бид нар үзэгчдийн магадгүй бас яг энэ 7 дугаар судалт лавгаах маань суугаад драмын театрын уран бүтээл тойрож явах явцад зарим уран бүтээлийг бас их барих явцад уран сайхны зөвлөлийн бас гишүүнийхээ хувьд энд бол олонтой сууж бас яг хойлоогийн таа ч гэсэн бас Саранхүү жүжигийн зураачаар ажиллаж байхдаа яг энэ танхимд эндээс тайзаараад уран бүтээл тойрож исэн. Өнөөдөр Тамгуу төр жүжиг маань 2 дахь Улсын драмын театрын тайзнаа тавигдаад бид нар 100 дахь өдрийнхөө тоглолтыг хийх чинь. Танд яг ямар сэтгэл төрж байна? Эндээс үйл яриагаа эхэлнэ. Одоо хүн ингээд 100 дахь тоглолт гээд ингээд яриад ингээд одоо хүмүүс ингээд юу яагаад энэ жүжигийн тухай ингээд яриад ингээд байгаа нь бол надад бол сайхан л байгаа юм. Яагаад тэгэхээр би үнэлт өгөндөг хүн биш. Хоёрдугаар гэх юм бол юу юм аа? Энэ хүн бол шүрэн ингээд альва нэг юмд бол юу байх ёстой юм шиг байгаа юм да. Одоо нэг жоохон хариуцлагатай байдаг ч юм уу. Энэ жүжигэн дээр бол зөвхөн хараад байхад бол одоо аав юм жүжиг гэдэг утгаараас биш. Яагаад би өөрөө зохиолч нь биш. Би зөвхөн хүн эцэгхээ нөгөө сонгод төрдгөө тэгэхэр чинь би одоо яхахгүй хөөхт юм. Тэглээгээд би одоо энийг үнэлт өгнөд үнэлгээ өгöd идэх хүн ч биш. Зөвхөн ганцхан юм анзаарч харахад бол их том бүрэлд хүн. Анх удаа театрт бол ингэж одоо нөгөө намын лооз ирээд идэх чинь эвтэй байхдаа хүчтэйгээд яг тэрүүн шиг эн чинь эвтэй олуулаа том бүрэлд хүн байж иж ингээд жүжиг босдог гэдэг их тийм том давуу тийм чанар харагдаад байна. Тэрнийг л би мэдчихэж байгаа юм. Тэрнээс тэгээд хоёрдугаар гэх юм бол энэ уран бүтээлчид одоо юу гэж ярьдаг шүү дээ. Бага мөртлөө байхгүй юм шиг. Байхгүй мөртлөө байгаа юм шиг гэдэг утга байна. Энэ бол уран бүтээлч хүмүүс бол их урт настай хүмүүс байдаг юм байна гэж хожуу хойно ойлгож байгаа шүү дээ. Тэрнээс би одоо миний аав тийм байсан, юм байсан гэж миний надад тийм ойлголт байхгүй хаа. Ягаад тэр хүн болгон л аав ээжтэй байдаг. Миний аав сайн хүн байсан гэдэг хэлэх одоо нэг юм юм. Би бол зөвхөн хамгийн гол нь уран бүтээлч байх гэдэг бол өөр юм байна гэдгийг их хожуу ойлгож байгаа л хүн шүү дээ. Лагах маань бурхан болоод 4 жил боллоо. Тамгуу төр анх драмын театрт 98 онд анх тоглогдчихсэн. Найдан дорж навиглагч маань тавьж байсан та мэднэ те. 24 жил шахуу энэ театрын тайзнаас буухгүй. Өнөөдөр ч гэсэн ингэ шинжилсэн хэлбэрээр явж байна гэхээр энэ зохиол өөрөө бас зохиолын мөн чанар нөр агуу учраас бид яалтч өнөөдөр лагахынд дурсан санах, ярих, яг өнөөдөр 100 дахь тоглолтын өдөр энэ хүнд талархах маш олон хүмүүсийн сайхан дурсамж өнөөдөөс хөгжиж байна л да. Тэгэхээр зүгээр л хоёлаа энгийн өнөөдөр та түрүү хэллээ би зохиолч биш, ямарваа нэгэн судлаач өмчлөгч биш. Энэ зохиолын мөн чанар ч юм уу эсвэл энэ амьдралын тухай гэхээс илүүтэйгээр зүгээр өнөөдөр та сая хожимоо би аавынхаа бодлоо гэдэг шиг яг өнөөдөр та аавыгаа дурсан санаж ер нь нэг тийм сайхан дурсамжууд Тамгуу төрийн иргэн тойронд ч юм уу ер нь зохиол уран бүтээл тойрох хавцтанаа гэдэг нэг тийм өнөөдөр танд хамгийн сэтгэл үлдсэн юмудаасаа дурсвал хүн гэдэг юм байна л да. Одоо миний чиний гэхээсээ илүү тэр хийж байгаа юмдаа анхаарад одоо жишээлбэл олон сайхан авьяастай хөлтөд аавтай цуг нэг гэрт төрсөн юм шиг ингэж юм олуула их олон хүнтэй амьдэрсэн хүн байх. Тэгээд энэ тэр одоо бодож хахад тэр бол бас их холын ухаан байсан юм болов. Энэ бол тийм энэ залуу уран бүтээлчдийг дэмждэг, тэднээс их араас явдаг. Ер нь хүний төлөө явдаг хүн байсан юм байна л да. Тий. Тэр үед нь бол бид амьдрал ийм байдаг, ийм л байдаг юм шиг төсөөлж бодож ирсэнээс биш. Яг энэ дараа нь ийм байдаг гэж биднээс ойлгодог л байсан юм байна. Олонтой гэхээс их энгийн тийм энгийн би л ихэд зүгээр нэг жижигч ингээл явж яхад надтай хүртэл ингээд асуултан сайхан яриа өрнөдөл найрамдлотгоод юу байна гэл ингээд басаач дээр яриа сууж нэг сургамж хэлээ тийм үү хөөсөл техник гэдэг идэх ч юм байгаагүй л дээ. Зүгээр яг тэ хөөхт нь бол тэрсний үед бол зүгээр юу юм ээжигээ л их хайрлж ил гэж хэлдэг хүн байсан.
Тэр чи яагаад гэдэг байсан бэ гэхээр моемын 44 настай бурхан болдог. Хар залуугаар өнчүүлсэн болооч гэдэг юм уу? Ээжийг л хайрладаг л ер нь биднээс их тэгж л өсгсөн. Тэрнээс би өөр сайн хүн бол сайхан яв нэр хүндтэй юм уу би тийм үү би амнаас гарчаа би мэдэхгүй юм байна. Яг үндэ бол тийм их сони юм байна. Тамггүй төрийн маань хоёр дахь тавилтыг хийх явцад дараа өмнөх болоосоо жоохон шинтгээд бас нэг хийсэн манай хүчрийг илүү тодгосон манай хасар яруу найрагч манаас хамтарч ажилласан 5 сая зөвшөөрөлтөд дүүгийнхээ тухай бас ялцчгүй тамггүй төрийн тухай иргэн ярихад бол бас энэ удаагийн зохиолын маань шинтгэж редакторч ажилласан бид нар хасрыгаа бол дурсахын аргагүй. Бидэнтэй бол яг энэ 100 дахь тоглолтын энэ тоглолтыг хоёр дахь тавихад бол хамтарч ажиллаж исэн та одоо бас дүүгийнхээ тухай. Гэхдээ яг үннийг хэлэх юм бол өдөө өмнө бол нэг уран бүтээлчл хүн байж л дээ. Тэгээд тэрний чинь бол яг тэр үед нь бол хүн дүүгээ юу хийж гэн хаагуур явж гэн яаж гэн гэж тийм ээ. Хүний нэг ах гэдэг утгаараа нэг тэгж анзаараад байхгүй. Тийм л байдаг юм байна. Тэртээ тэргүй хүн орчлон дэрсэн бол буцдаг юм жамн байдаг л баг. Тэгээ хоёрдугаар тэгэхээр яг вэ бас нэг бодлын нэг жоохон сэтгэл дойрхон явдаг юм нь юу юм бэ гэхээр би дүүгээ 70 наслаад нэг шүлэгчээгүй хүнч байж болно. Уран бүтээлч хүн бол ер нь бусдын дунд амьд л байдаг юм шиг байгаа юм. Миний дүүгийн бичсэн шүлэг мүлэг интернет яваад л ах юм байна. Тий. Тэгээд бодохоор миний дүү бас өөрийнхөө ерөөсөө хүн байх одоо гэдэг юм сайн ойлгож ирсэн хүн болол гэж бодож байгаа шүү дээ. Одоо л бодож байгаад. Тэрнээс хүн бол яг ингээд ийм байсан, тийм байсан, тэгэд би ойлгож ирсэн гэж одоо энэ бол би мэдэхгүй юм байна. Зүгээр ер нь бол хүн цаг хугацаа гэж ямар их үнэтэй юм бэ? Тэ уран бүтээлч байх гэж хүн ямар байдаг юм бэ? Одоо энэ тухайд бол хичнээн бодлооч гэсэн өөрөө биеэр үзэхгүй л ойлгохгүй юм шиг байна шүү дээ. Тэгээд бодохоор ер нь энэ хүмүүс бол бас нэг уран бүтээлч байсан шиг байгаад хүн тэгээд нэг энэ орчлон цаг хугацааны тухай мэдрэмж нь өндөр зүгээр юм болол гэж бодоод шүү дээ. Одоо л тэгж боддог бол. Одоо сарахтай ямар уран бүтээл хийж байна. Тааш бас энэ тайлсан дээр надад найруулагч аавынхаа сарны цагаан цусыг бас тавьж ирсэн шүү дээ. Тэр ч одоо бас олон жилийн өмнө тий. Засгийн газрын жүжиг гэж анх удаа Монгол улс засгийн газрын жүжиг гэж найдан дээр Бямбаяр бид гурав хийсэн. Жүжиг хийжсэн. Одоо ер нь ахаад нэг жүжиг оролдоод захиад хийгсэн тийм бодол байна. Үгүй одоохондоо бол нэг тийм янз бүрийн бодоод байх юм болго. Зүгээр ер нь бол юу ч хийлгэхэд бол хүн бол нэг юмнасаа буцахгүй ч гэсэн тийм шүү дээ. Нэг хийсэн ажилласаа буцдаг. Одоо энэ тийм чанар хүмүүст аягүй их байвал ихэлсэн юм одоо усгадаг чанар л байх хэрэгтэй юм шиг байгаа юм бол дагуулнаар тийм. Тэрнээс бол өөр юу байх вэ? Одоо тэгэл. Одоо суурин эх орондоо байгаад байна уу? Германд амьдарч байна уу? Буцаад ирсэн. Үгүй одоо би муу ээж минь 80 хүрж байна. Одоо хүнд одоо хүний ээж аав гэдэг чинь одоо бурхан юм байна шүү дээ. Хажууд нь одоо амьд зэрэн багт нь бол тоодгоо. Тэгээ явцаа нэг халгалдаг тийм л юм байна. Би ч гэсэн зарчмаар л явсан. Аавгаа багт нь би тэр хүн дандаа л байх юм шиг бодож ирсэн. Одоо бас эргээд бодохоор муу ээжээсээ бас холдмооргүй юм шиг санагддаг. Тэр амьдралд үзэж харсан юмнаас илүү их тийм амар хүнд нэг өөрийн гэсэн юм байна шүү дээ. Энэ орчлон түн болж ирсэн. Бол тэ хүний ээж аав, ах дүү, тэ их орон ч зөндөө олон шалтгаанууд байна шүү дээ. Хүн юм үзээд ч юм уу одоо юм үзсэн хүмүүс чиглэл янз бүрийн юм ярьж л байдгийг. Тэр бол би мэдэхгүй байна зүгээр. Хамгийн гол нь хүн бол ээж аавгаа, ах дүүгээ, найз нөхдөө хүмүүст тийм үү? Бас нэг ойрхон байх гэж хичээдэг л бахад тий. Та түрүү хэллээ л дээ нэ. Ингээд бидэрт өдөр тутам ингээд хавгаах бол аав маань бол бидэрт амьдралын тухай зөвлөөд ямар нэгэн тийм ишлэл үг хэлээч юм уу байдаггүй мөртлөө алсураа бол ингээд бидэнд бүх юмыг бас хэлж ирсэн. Ялангуяа бол уран бүтээлүүд нь бол илүүтэй болж манай нэг таньдаг уран бүтээлч жүжигчин аав нь хөөгөө нөгөө сохтоо явахыг үзэл аман тогтдог байсан хөдөлт ингээд тэрийг энийг баг над зориулаад бичсэн юм шиг байна лаг бах гэд ярьж ирсэн. Аав маань чи энэ шүлгийг цээжлэг хэлж гин гэсэн гээд энэ мэтчлийн ингээд яг зарим нэг уран бүтээл шүлгүүд нь тэр одоо цэцгийн эрх гэдэг ч юм эрквэ мэдэр гэдэг ч юм уу дандаа өөрийнх нь амьдралаас ингээд явцсан. Магадгүй заримдаа илүү амьдралын үннийг хүмүүс илүү энгийн мөртөө шууд хэлсэн юм санагддаг одоо миний хувьд. Танд бол ер нь аль уран бүтээлүүд нь бүр зүрхэнд байнга үг байдаг
одоо уран бүтээлшүүлгүүд нь ч тийм эсвэл юу гэдэг байнга уяатай бодож явдаг аавынхын тийм бүтээлүүд юу одоо л үлдсэн байна. За одоо яг нэг нөгөө хэлэх юм бол хүн ингээд хажуудаа их том уул байхаар хүн тэрнийг анзаарч харддаг юм байна л да. Тэгэхээр тэгэл одоо 100 их гарахч гэсэн би аавгаа хад үздэг л байсан байхгүй. Тэгээ ном зохиолын унших мэтэл хажууд байгаад идэг. Хамгийн их ойрхон бахараа хамгийн их хол байдаг юм шиг байна. Тэр орон бүтээлийн тухай юу хийж байгаа тухай янз бүрийн тим юм их нь бол одоо хажуугаас харж байгаа хүнээс арай бага мэдлэгтэйч байх юм болоо да. Яагаад тэгэхээр яг хажууд өөрөө биетэй ингээ байгаад ахарч хүн чинь тэгэхгүй одоо юу хийж яаж явдаг зүгээр нэг амьдралын өдөр тутмын юмдаа ингээ яваад зүгээр надад аав гэсэн юм бол ээжигээ харилцаа гэдэг л юм. Одоо хамгийн гол. Тэгин итгэл одоо би сая боддоо шүү дээ. Аавдаа нэг удаа нэг зодуулаад нэг загнуулаад нэг тэгээд нэг явж исэн болчих шиг тийм их боддог. Ер нь загнахгүй. Гүй нэг тийм юм байхгүй. Тэгэл барыг биеийг загначих гээд байдаг шахал юм болчтой шүү дээ. Яг нарийндаа бол тэгээд юм чинь биднес ч их олуулаа. Тэгээд тэр болгон бүгдээрэнтэй адилхан. Тэгээд дээрээс нь хайрлах шавнар нь байна. Найз нөхд нь байна. Энд чинь манайх бол одоо хүүхдүүдтэй тэр шавнартай найз нөхдөд одоо ингээд бүгдээрэнд нь зав нь хөрдүүлсэн баг. Одоо энэ захаасны хероватрын тэр мэдчил байгаа шүү дээ. Цогл байсан. Тэ. Нас чинь тэгэл бүлээрээ нэг гэр бүлэхээс илүү одоо нэг юу юм те одоо нэг орон бүтээлийн нэгдлэг гэдэг шиг тийм л амьдралтай гэсэн юм шүү дээ тий. Их олон баярнаад боруулна. Их олон хоёр нийц юм. Тий их олон хүн гэдэг тий. Одоо батхад их олон байж. Тэр үед чинь болохоор хүн олон хүн ирж гэнэ цөөн хүн ирж гэнэ үү тийм шүү дээ. Мэдхгүй шүү дээ. Тэр чинь иржил байдаг амьдрал ийм л байдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгжил ойлгоно шүү дээ. Тий. Тэгнэ итгээл одоо ингээд одоо хүмүүс аавынхаа тухай яргээд тэгэхээр надад ярих юм айгүй бага байхгүй юу? Яагаад тэгэхээр би аавын тухай хүн болгонд л аав байдаг. Тэгэхээр би одоо аавгаа юу гэж ярих юм мэдэхгүй. Тэгэхээр би өөр аавын хүүхэд байж үзэг болохоос нь төсөөлж чадахгүй шүү дээ. Аавыг би зүгээр одоо энэ одоо яруу наригч гээд одоо би аваараа төсөөлж байгаа шүү дээ. Аав хүн бол ийм байдаг гэж бодхол байх. Тийм л юм. Түрүү та нэг их тийм хэлсэн шүү дээ. Ер нь бусдад төвөг утгахгүй те нэг тийм мөрөөрөө амьдрах гэдгийг хэлгэр бол нь яав гэд. Тэгэхээр та энэ талаас л бас ярил. Ер нь бас таны яг өөрийн үзэл бодол энэ үү? Гэхдээ ер нь бол хүн тийм шүү дээ. Нэг амар энд юм болгонд оролцоод байх шаардлагагүй зүгээр хүн мөрөөрөө сэтгэлийн амар амгалан гэдэг нэг юм байх юм. Тэгээд болж өгөл нэг өвчнгөө нэг 90 сар бол тэгээд явж ивэл энэ амьдрал чинь өөрөө тийм муухай юм биш те. Тэр тэргүй богинох юм чи. Нэг ээж аавын нэг хүүхдэд хандж байгаа хандлагаас ч юм өглөө ингэ байдаг нэг тийм баян хийдэг зан үйлээс ч юм ингээд нэг өгүүлэгдэх юм гэж байна л да. Ингээд тэр байхгүй гэсэн. Тэг танд бол одоо ингээд бас бодогдоход аавын хамгийн их өгүүлэгдэж байгаа том орон зай юун дээр илүү хилэрч байна. Айгу сони штэ. Нэг юм жоохон нэг балруу ч юм уу нэг юм ингээ газар хөвчээл. Айгу сони. Өөрийнхөө арманд явж суучсан балруулыг хаагаад явах юм бол бүтэн өдөржингөө хай. Олдохгүйсэн ч хаагаад байна. Тий. Тэрнээс тийм том юм дээр хүн одоо юм том юм алдлаа гэж ярьдаг шүү дээ. Одоо мөгдөрөх ч юм уу янз бүрийн юм алга болдог ч юм уу янз бүрийн юм дээр тоохгүй мөртлөө юм жижигхэн балруул ч юм уу нэг дотоо хэрэглээд аргасан харандагаа хаагаад явахаар бүтэн өдөрч явдаг. Тэг би хаяа нэг юм унтсан нэг тийм балруул ч юм уу нэг харандаа марандаа харахаар би аавгаас боддоо шүү дээ. Манай хүн байсан бол одоо ингээ хайцлаа гэдэг хүнтэй гэж. Жижиг намайг манарангуй манай идэр утгай дээр яг баян жил яг нэг горлын 3 багасаа үргэжсэн тий их гоё нөхөрлийн тухай их гоё хүүрнэлийн тухай ярьдаг. Тэгэхээр та тэдний бас нөхөрлийн тухай ер нь богино лавсрахын тэр сая та ингэж бодоход хүн болгонтой гоё тэр олонтой байсан гэд. Тэгээ ер нь одоо цаг үе та нөхөрлийн тухай яг юу бодож байна? Хүмүүс та бас түр бас нэг эвтэй байхдаа хүчтэй байсны илэрхийлэл байна гэдэг бас жишээ маань тодтолоо. Одоо энэ яг одоо энэ уран бүтээлч юм уу хүмүүс бодохдоо бол яг тэ их авиас одоо их мөнгө одоо юу гэдгийг тэргээр бүтдэг гэж боддог үгүй. Эн чинь яг эцээцтэй бол хүн чанар бие биентэйгээ эвтэй байх юм байна штэ. Энийний чинь цаана эхлээд хүн чанар нь байж байгаа тэгээд дараа нь уран бүтээл гэж ярина гэхээс эхлээд нэг авиастай мундаг хүн болчоод дараа нь тийм юм ярьж болохгүй хөө. Ер нь бол ерөөсөө эцээцт би олон уран бүтээлч нартай сууг амьдарч ирсэн штэ одоо маамахаас өсвөлээд дөрж юм маам гэж зохиолж
тэний богино амьдарч байгаа гэж зөндөө олон хүнтэй цуг байсан. Аавынхаа буянгаар. Тэгээд тэднээсийн хооронд юу байсан бэ гэхээр хүн чанар л байсан юм шиг. Одоо 50 гарчаад ингээд энэ наснаас харахад бол ерөөсөө уран бүтээлд бол хүн чанар хамгийн гол юм аа л гэж бодож байгаа. Би бол энэ удаагийн энэ тамгууд төр гэдэг жүжиг эргээ тайзнаа бүтээн тавигдах хамгийн том их уурхай хамгийн том утга учир бол Богино Лавсрын ах маань байлаа гэж бодож байгаа л да. Яг бол хүн болгон энэ хүнийг хүндэлсэн, хайрлсан, үгүйлсэн. Дээрээс нь одоо үүд найрагч манай ерөнхий найрагчийн хувьд бол ахтаа амлсан драмалт грэслэлийн биелүүлэхийн тухайд их театрынхан маань уран бүтээлч маань драмын театрынхан маань энэ уран бүтээлд дахин бас хүндэтгэл үзүүлэх гэдэг ч юм уу маш олон хүндэтгэл талархал донд энэ уран бүтээл өнөөдөр үзэгчдэд дахин хүрэж байгаа. Тэг учраас бас таныг бас энэ хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа илэрхийлье. Богинохон боловчсон хугацаанд бид нар бас өнөөдрийн тамгууд төрж их эрхэм зохиолч их найрагч юм уу лавгаахын хамтдаа дурсан саналаа л да. Тэг үзэгч та бүхэнд чинсийн талархлаа илэрхийлье. Үнэ энэ жүжигч гэсэн Богино Лавсрын тамгууд төрж хоёрынтой тайзан амьлахад уран бүтээлч залуусын чин нөхөрлөл дээр бие биенийхээ итгэлийнх гадаах гэсэн халуун хүсэл тэмүүлэл дээр их театрууд маань бас энэ найрагчтай хандах тэр хүндэтгэл дээр олон хүмүүсийн тэр сайхан сэтгэлийн огтлцол дээр яг одоо Сараахын маань хэлдгээр бүгд эвлэж монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг бас илүү хамтдаа байж хэмээн чинь утга учиртай байх нь том илэрхийлэл болсон бүтээл маань хоёрынтой үзэгчтэй хүрч байгаа. Тэр цэцмэ 100 дахь өдрийн тоглолтод өнөөдөр Богинохон боловч бидний цаг мөчийг бас зориулж бидэнд хүрэлцэн ирж дурсан санахын сайхан яриа өрнүүлсэн Сараахтаа маш их баярлалаа. Тэгээд уран бүтээлчтэй өмнөөс танаа гэр бүлийнхэнд хамгийн сайн сайхан бүхний өсөөрөө үнэхээр өгүүлэгдэхгүй байхын аргагүй ийм хүндтэй хүмүүний бас хүн олж төрөхөөс азтай тавилан тохиосон танд бас талархлаа илэрхийлье. Тэгээд өөрөө сонгоод төрдөг шүү дээ. За баярлалаа их үзэгчтэй. Монгол улсын маань тиймээс үндэсний сонгодог гэж болох тамгууд төржгийг та бид бүхэнтэй уулзсан энэ сайхан зохиолыг бидэнд бичвэлдээсэн их найрагчтай 100 дахь өдрийн тоглолтын өдөр уран бүтээлчид үзэгч та бүхний нэрийн өмнөөс одоо талархлаа илэрхийлж тэнгэрт байгаа гэсэн бидний чин сэтгэлийн мэдлэгийг хүлээн авч байгаа гэж итгэн зүрхсгэлээ баясгаж хүн болгоны өмнөөс талархлаа илэрхийлье.